ив эрүүл организм руугаа дархлааны тариа гэл янз бүрийн юм шахаал тэрнээсээ харшлах. За хамгийн их харшил төрүүлэгч хоол болохоор цитрусийн жимс. Таргийг хэрвээ үнэхээр болдог бол өөртөө бүржил идүүл их сайн. Бас нэг ургамлын тост дэгддэг үе байдгийг. Өөрийн 4-9 цаг, орой 17-оос 20 цаг гэх. Хүүхнүүд нөгөө гэлэн хумс хийлэгдэг. Тэрнээсээ нөгөө харшлаад хумс нь ингээ хайлаад хумсны бүтцээ алдчихжээ. Ялангуяа сүүлийн үед хүнсний харшил бол бүр маш их, эмийн харшил хоёр бол бүр их даван галж байна. Нар гараад бороо ороод байгаа тэр жил бол харшил бол айхтар ихсэн. Муур итгэждэг болсон байна. Нөгөө хүүхэд нь бүр астам өгөөд ирж байгаа. Тэр муурны үснээс ингээд ханиалга яг мууртайгаа ойртохоор найд. За сайн байцгаана уу, ингээд доктор Grandmed подкастын маань дараагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр бид нар Grandmed эмнэлгийн арьс харшлын их хэмж оюун цэцэг эмчтэйгээ уулзж байна. За сайн байна уу? За өнөөдөр бүгдээрээ харшлын улирлал эхлэх гэж байна. Харшлын тухай ярилцсан. За тэрнээс өмнө та манай үзэгч сонсогч нарт нэг өөрийгөө танилцуулаач, ямар хүн одоо энэ тухай ярих гэж байна гэд. За би бол оюун цэцэг эмч байна. Grandmed эмнэлэгт анх байгуулагдсанаас эхлээ 17 жил ажиллаж байна. Мэргэжлэрээ бол 42 жил тэгтээ орж байна. 42 жил. 84 онд удаан. 84 онд ирэхэд одоо нөгөө архив болж байна. 84 онд ирэхэд төгсөө тэгээд арьсны өвчин судлалын төвөөс гараагаа эхэлсэн. Тэгэл мэргэжил дэвшлүүлэх институт багш Иврошид төвч манай арьсны гооцлын тасаг байсан. Тэнд эмч. Тэгээ гооцлын багш нэлээ хийсэн. Тэгээ нэгдүгээр эмнэлгийн харшлын эмч хийж агаад тэгээ энэ эмнэлгийг байгуулсан цагаас нь эхлээ ажиллаж байна да. Оо за. Тэш одоо бараг л хамаг л бүх одоо карьерийг бараг хийгээд явж байгаа хүн байна шүү дээ. Тэгэхээр энтэй бол ярилцах нь хамгийн тохиромжтой юм байна л да тий. За тэгээд одоо болохоор одоо энэ чинь 4 сар. Одоо хүмүүс нөгөө харшилтай бэлдээд би ч одоо бүр маш харшилтай. Тэгээд яг одоо харшлын тухай ярихгүй болохгүй хэлэрэлт юм учраас бүгд харшил. За төрүүлээд шууд ийм асуулт сууж гэж бодлоо л да. Харшил идэгдэг өвч юм уу? Үгүй юм уу? Эсвэл идэгсэн тоо баримт байна уу? Санамсаргүй санаатай эсвэл эдгээгээд явж байгаа эрдмийн хурал мурлын тийм юм байна уу? Идэх боломжтой юм шиг эсвэл насан туршдаа л ингээл баланслал амьдарч явах ёстой юм уу? Эдгэрнэ. Эдгэрхгүй байхаа эдгэр штэ тий. Эдгэрхгүй өвчин гэж байхгүй. Хамгийн гол нь зөв онцлуулаад, зөв эмчлүүлээд хүмүүс ингээл дархлаагаас сайжруулах эм тариа нэхэд идэг байхгүй. Жишээлбэл тэгэхэд чинь зөв унтаал, шөнийн цагаа шөнийн нойронд зориулаад, зөв хооллол, стрессгүй байхад л хүний дархлаа байхгүй. Тэгэхэд хүмүүс яаж вэ? Гинт ингээл ив эрүүл организм руугаа дархлааны тариа гэл янз бүрийн юм шахаал тэрнээсээ харшлах. Ер нь бол одоо харшил төрүүлэгч дэлхий гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. За тийм. Яагад гэвэл одоо бидний эргэн тойрон бүх юм харшил төрүүлэгч болж байна. Нөгөө органик юм байхгүй. За жишээлбэл одоо чи 4 сард ингээ харшил эхлэх гэж байна гэж. Энэ маань ямар учиртай гэхээр ургамлын тоосны харшлын үе. За. За ингээд ургамлын тоосны харшил, ахуйн тоосны харшил, амьтны хучуур эдийн харшил. Тэгээ хоол муур зуурны харшил. Тэгээ хоол хүнсний харшил, эмийн харшил, гоо сайхны бүтээгдэхүүний харшил, ахуйн хэрэглээний одоо бид нар чинь зүгээр барааны савангаар угаахгүй шүү дээ. Одоо тэгэл перимерэ гээл тэр чинь хөл гар нүцгэн аваал. Тэгээд энэ болгоноос чинь хүн харшлах магадлал маш их байгаа. Ялангуяа сүүлийн үед хүнсний харшил бол бүр маш их, эмийн харшил хоёр бол бүр их даван галж байна. Тэгээд амьсгалын харшил, амьсгалын замын харшил гэдэг маань одоо юу байхгүй энэ тоосны харшил, амьсгалын замын одоо энэ ургамлын тоос их дэгдээд ирнэ штэ 4-5 сараас гэж ярина. 5 сараас ургамлын харшил гэдэг маань ургамлын л гээд ерөнхий нэр байгаа боловч модлог ургамлын харшил. Эрт цэцгэлдэг болон орой цэцгэлдэг хоёр хуваагдана. Үйт ургамлын харшил. Тэгээд хогийн ургамал буюу шарж уйл, таван салаа, баг байха халгаа гэдэг ингээ бүх юм юутайгаа бодтоор. Тэгэхээр нөгөө эдгэрдэг гэдэг жисэн шүү дээ. Би одоо надад бол эдгэрдэггүй л гэж хэлж өгсөн. Одоо ч гэсэн юм хүмүүсхээр эдгэрдэггүй л гээд байх юм. Эсвэл энэ сүүлийн жил мэлд эдгэрдэг болсон юм уу? Ер нь л эдгэрдэг гэж үздэг байсан одоо амгаах ухаанда. Ер нь л эдгэрнэ. Зөв эмчилвэл гэдэг шүү дээ. Надад бол эдгэрхгүй л гэл. Зөв онцлуулаад яг мэрэгжлийн хүнтэй хандаад зөв онцлуулаад
Тэгээд эмчлэн штэ. Одоо ургамлын тоосны харшил гэж чинь те жишээлбэл энэ дээр манайх ямар эмчилгээ хийж байгаа гэхээр өвөрмс дархлаа тогтоох эмчилгээ гээд. Одоо яг тэр чинь насан турштай юм уу? Үгүй. 3-5 жил 4 сарын 5 буюу ханш нэгдэх өдрөөс эхлээд манай харшил судлалын лаборатори гэж байгаа арьсны өвчин судлалын төв дээр байрлаж байгаа. Энэ Монгол нэг л байдаг юм те? Нэг л байдаг. Өөрөөр хэлбэл хорийг хороор гэсэн үндсэн зарчим нь. Одоо тэр Монголд ургаж байгаа ургамлуудыг түүгээд тоосыг аваад лабораторийн орчинд бага концентрацаас их концентрац руу бага дозоос гэсэн үг. Өөрт нь тасгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр эмчилгээг 3-5 жил яг тасралтгүй хийсэн хүмүүс салж штэ. Салаа насан турштай харшилгүй болчих юм уу те? Үгүй яг харшилгүй гэдэг нь тэр ургамлаас л харшилгүй болж байгаа. Тэгээд яг ингээд үнэнчээр манай монголчууд чи эмчилгээг нөгөө тууштай хийдгүүгээр нэг айгүй онцлог ард түмэн штэ. Яг тууштай хийсэн хүмүүс ингэж байгаа байхгүй. 5 жил би хийчгээд эмчээ хөдөө явах хэрэг болсон. Тэгэнгүүт за одоо нөгөө шарилжтай орчинд очиндоо гээд бүх им тариагаа бэлдээд өөрөө нөгөө ушаа тасцсан. Тэгээд юм аваад явсан чинь миний хөдлөөгүй би хүмүүст ингээд тусламж үзүүлсэн гэж байгаа. Тэр нь болохоор уул нь эхэндээ бол жоохон хэцүү байсан. Нэгдүгээр эмнэлэг дээр бид нар анх 20-30 жилийн өмнө хийж эхэлжсэн. Тарьдаг байсан. Өдөр болгон хүн ирж ийм баг дозоор булчиндаа тариулдаг байсан. Дархлаандаа таниулж штэ те баг. Тэгсэн чинь одоо тэрийг ингээд хялбарчлаад эхлээд шипрезээр сороол хийдэг байсан бол одоо бүр хамрын юм заслаг байдаг ш та хамар битүүр онгол тийм хэлбэрээр гарчсан байгаа. Тэрийг жишээлбэл тэгээ шууд өөрөө аваад л яачих. За энэ жил жишээлбэл чи хамгийн эхлээд тэрийг хийхин тулд сорил заавал тавил. Харшлын сорил. Тэгээ яг ямар ургамалд байна. Манайх бол шарир давмгаалсан юунд өгдөг ус энэ жилээс эхлээд модлог ургамлын харшлын бас тийм вакцин гэж манайх яриад байдаг бол өрмөс дархлаа тогтоох тийм шүршлэг байхгүй. Тэрийг бэлдэж эхэлсэн. Тэрийг би бол хойдон жилээс хэрэгжүүлнэ. Энэ жил нөгөө модлог ургамлын харшил эхэлсэн хойно сонссон учраас хэрэгжүүлж чадаагүй. Тэгтээ одоо манай ургамлын харшлын сорилын ингээд бид нар судалгаа хийлээ шүү дээ. Тэгэхэд ихэнх нь хогийн ургамалд байд. Өөрөөр хэлбэл яг наадмын дараанаас эхлээд 10 сар хүртэл 9 сарын дунд хүртэл бүр айхтар үргэлжилдэг байхгүй. Тэгтээ их харьцангуй хүмүүс ингэдэг энэ жил миний гайгүйсэн шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр тэр хүний биеийн дархлаатай. Одоо өөрөөр хэлбэл стрессгүй одоо тийм янз бүрийн амьсгалын замын ханиад шуухна хүрээгүй тийм хүн. Цаг агарын байдал бас. Нар гараад бороо ороод байгаа тэр жил бол харшил бол айхтар ихсэн. Их бороотой хүйтэн жил бол шарилж цэцгэлгүй чадахгүй болоод. Эсвэл бүр бороо орохгүй дан нар гарчгаад эрт хагдраад унцдаг. Тэгээд ургамлын харшил гэхээр бид нар ингээд нөгөө хүмүүсээс сорил аваад харшлын нийгэмлэгтэйгээ хамтраа судалгаа хийсэн л дээ. Тэгсэн чинь хамгийн сонин ургамлын харшил гэхээр хөдөө их баймаар байгааз. Харин тийм. Тэгтэл хөдөө биш хотод. Хоттой хаана гэсэн чинь бүр ингээд нөгөө зайсангийн орчимд амьдардаг хүмүүс. Илүү. Тэгэхээр ямар дүгнэлт гарсан гэхээр хитрхи бактеригуужуулсан. Одоо юугаа одоо гараа угаа хөргөгч ариутгалтай тий ингээд тэгэхэд одоо ингээд манай эмнэлэгч урсан сэргийлэр хүмүүс орж байгаа. За эхлээл бид нар асуумж авна штэ. За ургамлын тоосон тарчлаа байхгүй би хөдөө өссөн. Бууцсан дээр өссөн. Багаасаа тэр бууцсан дээр өсөд одоо өөрөөр хэлбэл үрмэл дархлаас суучж шв. Тийм тохиолдлууд гардаг. Тэгэхээр зэрэг бас их сонирн байгаа биз. Тэгвэл одоо ингэж байгаа штэ. Одоо харшилтай хүмүүс ч одоо ихэнх нь л за одоо харшлын улирал илчлээ гэдэг ахыг харахад ихэнх нь одоо тэр шарилж марилсны харшилтай юм уу эсвэл бүх хүний харшил яг энэ хавар зун намаар ингээд сэдрээд идэв. Бараг бүгдээрээ л бид нар чинь харшлын улирал эхэллээ гэж. Тэр чинь улирлын чанар байхгүй. Улирлын чанартай яг л өөрөөр хэлбэл 5 сараас эхлээл модлог ургамлах эхлээл 6 сард үйт ургамлах эхлээл 7 сард хогийн ургамлах эхэлж байгаа байхгүй. Тийм учраас харшлын сезон гэж нэрлэдэг үнэн. Тэгвэл жилийн дөрөв улиралд би ингэдгээ өглөө босоод найтаж эхэлдэг гэдэг маань нөгөө ахуйн амьдралын той холбоотой. Жишээлбэл сүүл үед энэ амтны хучуурын харшил ихсэж байна. Муур итгэждэг болсон байна. Тэгээд нөгөө хүүхэд нь бүр астам өгөөд ирж байгаа байхгүй. Астам гэдэг чинь гуурсан хоолой бахтраа өгөөд тэр муурны үснээс ингээд ханиалга яг мууртайгаа ойртохоор найтаж. Тэгээд за нэгдүгээр ер нь
энэ харшлын эмчилгээний хамгийн ихний зарчим бол холддох. Одоо тэр харшил өгж байгаа зүйлийг холддох. Боддоор холдох. Тэгээ муура холддох гэхээр манай гэрээ нэг гишүүн болцсон. Яанаас та гэл. Тэгээд одоо айлд өргүүлдэг гэдэг яриа байт юм байна. За айлд өргүүлчихээ. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө. Дараа нь өргүүлээл тэгээд тэр айлаас харшил алга болчихгүй. Нөгөө өснөөс байсан бүх юм чихтэй зөвлөгөө бүрэн гүйцэд хийчихээ. Тэр удаж ярилцах бод. За энэ нэгдүгээр эмчилгээ болчихно. Тэгээд дараа нь шинж тэмдгийн эмчилгээ. Одоо тэр хүүхдэд чинь хамар нь битүүрсэн, нүд нь улайцсан, магадгүй астам болцсон. Тэр болгон шинж тэмдгийн эмчилгээ буюу нөгөө бидний хэлээр харшлын эм гэдэг боловч гистамин гэж бодис ялгав. Тэрийг дарангуулах бэлтгэл өгөх. Тэгээ хамар нүдний тусаалга, нүдний эмчтэй ч бид нар хамсарна, чихмар хоолой эмчтэй ч хамсарна. Заавалчгүй одоо ганцхан ургамлын аршил гэж байхгүй. Жишээлбэл хамар ингээд жилийн дөрвөлрөл тэгэхэд чихмар хоолой эмчт үзүүлэхээр хамар мах ургацсан хүндэд нь. Тэр нь яадаг вэ гэхээр байнгын нөгөө навслын тусалсаар байгаад тэгээд тийм полип ургатал нь ингээд бүр хатаадсан тийм тохиолдлуудад хүндрэл гардаг. Эсвэл нэг гайхалтай нь хамрын салстын морилт манай Монголд бүр амар. Жохон хөвгт хүртэл бид нар нөгөө заавалжгүй ингээл хугалт зодсон үед л хамар мориддаг гэж үздэг. Санамсаргүй хамраараа газар унсан ч юм уу яасан тэгээ тийм юмнууд байж байдаг. Тэгэхээр тэрийг чих хамар хоолой эмчтэйгэл хавсарч бид физик эмчлээс бол тийм авч байгаа юу те? Физик эмчлээс болж л авч байгаа юу те? Үгүй тийм байж болно тий. Төрөлхийн ч байж болно тэгэл зөв шүү дээ тий. Тэгээд ер нь харшил маань тэгээд одоо сүүлийн үед эмийн харшил гэдэг маань маш их ихслээ. Хүн өвдлөө одоо бол бүр амар те чат GPT-с асуучин AI-аас өвчнө асуучин. Тэгээд эмийн сангаас ороод эмээ авчих. За. Тэгээд тэр эмээ хэрэгэлчихнэ. За. Өчигдрийн тохиолдолд 3 жоох хүүхэд ирж байгаа. 5 настай. Нэг нь болохоор баримлын шавраар тоглоод харшилцсан. Нэг нь болохоор амтад гоо гэдэг жимс ирээд тэрийг нилээхээр идсэн. Нэг нь болохоор сургуулийнхаа орчинд бүргэр идсэн. Гэт ингээд тийм хоол хүнс одоо энэ KFC анх байгууллагатад маш их харшилж хүүхдүүд иржсэн шүү дээ. Тэр чипси би тэгэл хүүхдүүдэд зөвлөлтгөлдөө за junk food гэж та нар заадаг. Тэр чипси, кола, эрзэн чихэр энэс л мэдээ хол амтэр ш. Одоохондоо зөвхөн энэ харшлыг эмчлэхтэй биш ер нь насан турш та. За. Тэгээд нойрны асуудал. Ерөөсөө хүүхдүүд нөгөө дэлгэцээ хараад 2-3 цагт унтдаг. Тэгээд дандаа нойр дутуу явхаар ёстой жинх нөгөө тархлаач унна шүү дээ, тийм ээ. Тэгж тохиолдно. Тэгээд төрсөн өдрөө хийгээд торт идэн тийм коллектив бас маш их харшил ирдэг. Тэгээ эмийг зохистой хэрэглэхгүй тийм юм сайн гинлээ, юм сайн гинлээ гэд тэгээд зарим нь бол бүр мэдхгүй нэг антибиотик гэдээ бахаар нь утсаа. Юу ч мэдэхгүй юу? Мэдэхгүй. Арсны өвчин судлалын төвд байхад хамгийн хүнд ирдэг оншмал Лайлин синдром гэдэг одоо бүх арс ингэж эпидермис гэдгийг арсны гадаргуу ингээд хөндөрөөд бүр тэгж хортдог байхгүй ус хүмүүс унаад нэг тийм эмэгтэй ирж ирснийг би миний сэтгэлд аяг байдаг. Тэр яасан гэсэн чинь гэрээ цэвэрлжээд нэг цагаан юм гараад саячхаа тийм зүгээр юм нүцгэн цагаан юм байж шүү. Юу гэдэг нь мэддэхгүй. Амдаа ийцэн. Хайж байгаа уучигээл. Тэгээд тэрнээс тийм амир өхлийн ганцхан ширхэг юмнээс болоод ганцхан ширхгээс тийм болно шүү. Тийм болохоор зэрэг ер нь бол жирэмсэн ихнэр би өстө амар их давсан дуртай байгаа гэл давстаа өрцөө хийдэх. Эсвэл би өстө мандрин дуртай байгаа гэд одоо нэг мандрин идэхэд бол яаш нэг скиг ингээ идээд тэгээд тэр хүүхэд маань харшилтаа төрөх үндслэлийг бий болгож байгаа. Жишээ нь. Тэгэхээр зэрэг хүн бүрлдэж эхлэхээс эхлээл тэр хүүхдийг харшилгүй төрүүлэх. Тэгээ одоо нөө минимал амьдрал гэж их ярьж штэ хэвс дорож хэрэглэхгүй. Ер нь тоос шорооноос байхгүй. Тэгээд тэр амтан гэл ингээл энэ болгоноос өөртөө сэргийлэх хэрэгтэй. Одоо хүүхэд гэснээс одоо би өөрөө хашилтай. За манай хүүч гэсэн марг хашилтай л байна да. Ажиглаад байхад. Тэгэхээр ингээд одоо миний уншсанаар аав нь хашилтай бол 25%, ээж нь хашилтай бол 50% удамшдаг. Гэж би зүгээр уншсан өнөө өдрийн мэдэхгүй л те. Тэгээ аав ээж хоёр нь хоёул хашилтай бол 75% гэхээр ер нь
хоёр хүүхэдтэй бол ер нь заавал нэг нь баг ажилтаа болчих гээд байгаа байхгүй юу? Хэрвээ удамшдаг уу энэ үнэн үү нэгдүгээр та хоёрдугаар хэрвээ удамшдаг бол би ажилтаа ч гэсэн ажилгүй хүүхд төрүүлж ер нь болох юм уу? Арсны өвчин атопийн дерматит гэж ярьдаг. Одоо манайхан диатез гэд жоохносоо эхлээд тэгсэн гэд хамгийн их байрлах дуртай газар энэ гарын тэнэлэх хэсэг хөлийн дахим гэж ярьдаг те өвдөгний ардлын хэсэг. Тэднэрээр гараад тэгээ амны булан цуурах мэтчлэн гэдэг ингээд гарч байгаа маань төрөөд ерөөсө хэдхэн сар болоод эхэлсэн гэж байгаа маань дайшаа тэр жирэмсэн байхдаа хоолны дэглэн барьсан боловч төрүүлчээд хүүхдэд төрүүлж хөвлж ихта янз бүрийн мэдснээс манайх ч ээжт ингээл баахан чихрээ адирдаг шүү дээ. За тий яг үнэ эргэлт идэн баахан компот жимс ирэн тэгэл тэрийгээ идээд хүүхдэд харшил хүргэх. Удамшлын бас би энэ амьсгалын замын харшил удамш хандлагатай. Би дандаа асуудаг. Танаа гэрт өөр хүн бий юу гэхээр комплекс гарчдаг. Тийм. Тэгээд манай ах тийм. Тий. Тэгэхээр зэрэг энэ чинь нөгөө амьдралын жишээлбэл байдаг штэ айл тэр чигээрээ тарган хүмүүс нь тэр чинь нөгөө буруу хоолтоос эхэлдэг мэтчлэнгийн амьдралын хэм маяг тий дандаа нөгөө тийм ашил төрүүлэхээр самар жимс ч юм уу хийддэг. Тэгээд тийм тохиолдлуудаас тэр удамших гэдэг үг гардаг. Хайрс дүлдгээд арсны өвчин бол удамших хандлагатай атопийн дерматит буюу диатез тэр чинь явжгаад хүндрээд ирэхээрээ ер нь ингээд бид нар судалгаа авдаг шүү дээ ургамлын харшил хаанаас авсан. Яг хизээ эхэлсэн. Ямар орчинд байсан гэхээр ямар орчин ярьдаг гэхээр одоо арай гайг болж тэ бидний нөгөө социализмын үед их цэвэрлэгээ коммунист субботник хог шатаагаад тэр орчинд байсан. За тэгэл нэг хоёрт хөдөө явжгаад харанхууд хонцсон чинь шарилжин дунд хонцсон байсан. Тэгэх юм бол үүсчихв. Үүснэ. Гүүний сам уун гэд очиод тэр нэг ургамлын аршилтай хүмүүс чи гүүний саам айраг хордог байхгүй. Тэрийг ууж хүндэрсэн ч байдаг юм уу. Тийм шалтгаанууд их байдаг шүү дээ. Таслаад асууж байгаа. Ягаад гүүний саам айргийг хордог лээ? Ургамлын аршилтаа. Ургамлын аршил гэдэг чи хогийн ургамлын аршилтай үед газраар ургадаг бүх төрлийн жимс хүнсний ногоог түүхийгээр идхийг хоригддаг байхгүй. Тэр чин одоо харшил төрүүлнэ. Адуу дандаа ийм юу идэж штэ. Тэгээд тэр чин түүх эсвэр штэ. Айраг. Ногоог чансан буюу жигэнсэн чансан байдлаар идэхэд яахчгүй. Өөрөөр уург нь задарчж байгаа. Үхэр жишээ нь өвс идэж байгаа. Үхрийн суун зүгээр мөртлөөс үхрийн суун түүхийгээр баг уухгүй штэ. Нэг имчилгээгээл манайхаас түүхээр нугаад тэр чинь хайрыг болохоор процесс орцсон байгаа штэ. Тэр эсэлдэг процесс л болохос болохгүй. Айргуугаад нэрээ бүр сүд болсон шүү гэдэгдэг байхгүй. Тийм үү. Тийм. За тэгээд бас нөгөө зуны уйлралд юунд шумууланд хазуулаад зуны уйлрал гэхгүй өвөл одоо ингээд Вьетнам, Таиланд яваал хүмүүстэй тэгэл эрэхтэй хүүхдүүд нь харшлаад ирдэг байхгүй. Нэг хүүхэд Таиландд загсанд хазуулсан байсан. Тэгээ айгүй их том юу талбай эзэлсэн харшил байсныг ариг жимчилсэн. Зүгээр энэ Вьетнам энтерт явхад ч нь болохоор жоохон дэлэнч гэж ярьдаг ч манайх нэг жижигхэн хорхоо. Тийм. Тэд нар хазаад тэгээд тэрийн нөгөө ерөөсө эхний тусламж ерөөсө шумуулны юм төрхлөг байгаа шүү дээ. Солонгос, Японы одоо дэлгүүрүүдэд спиртэн тагийг аваад ингээл дүрхчих. Хорсоол тэр процесс алуулж. Тийм эсвэл хүчтэй айраг тараг дүрхнэ гэж манайх ярьдаг. Тех юмыг хумслаал, майжаал тэгж жагаад нөгөөдхөө занглаат маажуур гэдэг арсны архаг захтаат өвчин болгож хувиргадаг байхгүй. Тэгээд нарны харшил гэж байна. За хүйтний харшил, температурын өөрчлөлтийн температурын өөрчлөлтийн гэхээр 100 халууцаж явж байгаа л хөв хөт тусраггүйгээд орчдөг. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Тэр одоо нэг хүний бие онцлогоосоо болоод жишээлбэл дүүшнээсээ нялх хүүхдээ бид нар ч угаагаал хэвээр аягүй сайн альчуурнд боож байгаа л хатааж байгаа л хувцалдаг штэ. Өөртөө нүцгэн гараад ирдэг. Тэгээд юу яасан шүү? Ургал шууд тавдаж эхэлсэн шүү гэд. Нөгөө чоны хөрвс температурын өөрчлөлт хүйтний харшил гэж гарч байгаа. Чоны хөрвс гэдэг маань юу бэлцрүү гардгийг. Тэгээ тэрний хүндрэл хэлбэр нь болохоор уруул хавдах, нүдний зовх, нүүр тэгшэрнэ. Тэгснээ хэр яах вэ? Хавдаад ингээд нүдний зовх тийм бүр танихдахгүй болж ирдэг шүү дээ. Ингээ уруул муруул хавдаа. Хамгийн амар хүндрэл нь юу гэхээр багалзуур хоолой хүйт амсуулж зангла юу залгуур хоолой хөөгöd
Амьсгалж чадахгүй. Би 1-р эмнэлэг дээр ажиллаж байхад юун дээр түлээ автар харшлын хүн ирлээ гэж бид нар чинь ирж байгаа юм чинь тэгсэн чинь нэг залуу азар дээр дагаж явсан хүүхэн юу яа түргэн дуудлаггүй шууд машин бариад тавьж ирсэн тулдаа аврагдсан. Хөв орж ирсэн амьсгалгүй бол. Тэгсэн чинь гандангаар тойрч явж гадаа зарж алим идсэн баг. 2 хазаад л шууд унтсан. Тэгээ бид нар ч нөгөө агчил гэдэг нь тэр тавилал одоо нөгөө эмчилгээгээ хийгээд тавигдахгүй тэгээд нөгөө гурс олыг цоолж амийн аварч исэн тохиолдол байдаг. Тэгэхээр зэрэг чоны хөрөс гарч л байдгийн тэгээд им уучдгийн тэгээд зүгээр болчихдгийн. Тийм манайхан бол юм тийм штэ. Харшлыг бол зүгээр ингээд нэг бизнес жагаатай адилхан тэгэл жил болгон болоод би имээ угаал нусаа гоожол ингээл тэр чинь тэгээ хүндрүүл юу н аюул бүр юм ноцтой болд юм уу? Би тэгээ хилдэг байхгүй юу. За би танд ингээ эмчилгээ хвчлээ. Тэр бол 30-40% л шийднэ энэ өвчний чинь. Эмчилгээ нь үү? Тий. 60-70% чамаас шалтгаалнаа. Чи хоол хүнсэндээ ийм юмнуудыг нэг сарын дотор хязгаарлаж өгнө. Даарахгүй бай, нэвт салхинд орохгүй. Тэгжээж яан шүү. Гэхдээ маргааш хэд хоногийн дараа би статистикгүй нэг пи утсан юм аа. Тэгсэн чинь өөдөг чинь тагцсан гэх. За одоо тэгвэл өстой яг наадах чинь. Хоёлаа тэгвэл яг тэр нөгөө хоолтыг ярив. За ямар хуу одоо хоол идвэл харшлан сэдрэхгүй байх юм, хөдлөхгүй байх юм, эсвэл магадгүй үүсэх нөхцөлийн бүрдүүлэхгүй байх юм. За хоолтын тал дээр одоо тэд нар чинь бидний хянах боломжтой зүйл биш. Тий. Хянах боломжтой зүйлийг за хамгийн их харшил төрүүлэгч хоол болохоор цитрусын жимс, апельсин, мандарин, лимон, жацраган. За тэгснэ чипси, нэл халуун ногоо шүү дээ. Тэгээд солонгос хятад хоол. Тэр хятад солонгос хоолных нь яагаад юунаас амтлагчуд их хийж байгаа байхгүй? Маш их амтлагч. Тий. Тэгэхээр зэрэг юу идэх вэ гэхээр за чи хярмаа ууж болно, сүтэ цагаа ууж болно, ногоон цай ууж хөдөлгөдөг гэдэг юм шиг хүмүүс. Уу яг түүхийг ир штэ. Тэр чинь чансан тохиолдолд зүгээр. За тэгээд болно гэдэг юмнуудыг эхлээ хэлнэ штэ. Масл талхаа идчихвэл барин төрчихж болохгүй. За. Сэр бяцлага хэрглэж болохгүй. Тэр чинь бас амтлагч. Барин чинь айгүйх нөгөө юу анс манс нэрс жимсээр хийж хараа юу? Тий, тэгээд нөгөө консервер байна. Консервлцоо. За аха. Тийм. Бяцлаг нь яагаад? Тэгээд дарсан өгөрцөө юунууд. Сэр чинь бас зарим нь тийм байдаг шүү дээ. Бяцлага юу айгүйх нөгөө амтлагчтай дарсан тийм бяцлагууд тий. Бяцлагч юу нэг эрүүл хүнс яг л байгалих гэж. Үгүй одоо яг Монгол үнэний сүүний бяцлага энэ төр бол болно шүү дээ. Монгол бяцлаг уу? Хатуу. Аха одоо нөгөө галанц ирмэр тий пиццанд хийдэг. Тэгэл энэ гадуур пицца мэца тийм юм их идсэн төрс өдөр дотсон хийжсэн ундаанууд. Дайш нөгөө жүүснүүд байна шүү дээ тий. Жүүснүүд чи ихэвчлэн сиропууд байдаг тий. Фруктозын сироп. Тий. Тэгээд нөгөө хүүхэд маань чихэрлэг юм айгуу хүсдэгэ. Тэгэхээр нь хатуу нөгөө нэг юм хатаасан жимснүүд байдаг шүү дээ. Харж аваа үзэн чангаанц бол бас гиз дүүргэн. Тэднийг чанаад өгч бол сахар багтаагаар. Тэгэхээр чанчхаар ер нь юмны нэг уурган задраад харшил төрүүлэх нь гайгүй болно гэсэн үг байхгүй. Тэгээд кекс торт бишээр одоо кекс торт маш их өндөг ордог. Өндөг баг орсон борцог юм идэж болно. Гэрийн нөхцөлийн гэрийн хоол гэж бид нар ярьдаг шүү дээ. Чансан жигэнсэн хушуурч болно шүү дээ гэрээ. Хамгийн гол нь өөртөө хийж байгаа. Тэгээд нөгөө харшил төр амар харшилтай арсны өвчтөй хүүхдтэй айл маань ер нь гэрийнхээ хоолыг одоо тэр хүүхдийг зохицуулах хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол хүүхд чинь 3-4 настай хүүхд орж тийм мэдчих болохгүй. Гэнэстэ ганц иддэг юм шүү дээ. Тэр хүүхэд мөнгө бариад дэлгүүрс авахгүй шүү. Тэгэхээр та нар галтгоо жоохон өөрчлөө энэ хүүхдийн төлөө. Орлуулад тийм ээ. Тий, орлуулад тэгж яа. За тэгэхээр ингэсэн биш тийм үү? Тетросын төрлийн жимснүүд, элдв сахарлаг зүйлсүүд ер нь дэмий. Фруктозын сироптой юмнууд бүгд дэмий. Тий. Тэгээд хүмүүс ч гурилыг болохгүй гэдэг чинь юунд харшил дээр. Тэр болохоор глютен гэдэг бүр тусдаа одоо яг гурилын мэдхээр яана гэхээр бас энэ сорил гэдэг маань бас буруу юм биш байхгүй юу. Харшилд яавал хүнсний сорил яг ингээд давмгайлсан жишээлбэл чоны хөрөсийн үед анх ингээд хөдөлсөн одоо хүүтнээс эсвэл даралтнаас одоо өөрөөр хэлбэл хүүхнүүд үгүй юм дарцсан арсын хүүхнүүд нөгөө корсет энтер зөөсний ороор эсвэл хүүтний орчноос эсвэл эмнээс тийм тохиолдолд тэрнээс болсон ч гэсэн тэр энэ харшил төрүүлэгч хоолыг идэхгүй байж 1 сар 2 сар магадгүй
Тэгжиж тэр бүрэн чамаас явна гэдгийг би тайлбарлаж Зөв. Тэгвэл за хооллолт бол ерөнхийдөө тийм байна. Мах гайгүй те. Зүгээр хөдлөхгүй, ус хөдлөхгүй. Одоо манай тарг мараг ямар байдэн те. Таргтай хүнснүүд сайн гэж одоо маш их ярьдаг шүү. Тий. Таргийг хэрвээ үнэхээр болдог бол өөртөө бүржил идвэл их сайн. Яг энэ сүг компани зүгээр жимсгүй таргнууд бол бас учиртай. Жимстэй тарг гэхээр л бас нөгөө харшилтруулаад явчих байхгүй тий. Тэгэхээр ер нь зөвхөн нэг пробиотиктай хүнснүүд бол байж болох юм уу болохгүй юм. Пробиотик гээд бас л их жимс орсон байл болохгүй л гэсэн үг. Тэр хүүхдэд насан турштай биш шүү дээ. Одоо жишээл чоны хөрс гарлаа гэхэд бас арсны өвчтөй хүүхдүүдийн бас нэг онцлог байдаг шүү дээ. Юу гэхээр эцэг их нь завгүй. За бүргэн хоол иддэг гэсэн үг тийм. Тий. Үгүй тэрнээс гадна хүүхдээ хяндаггүй. За яг энэ тэгээд нэг харшлын эмийн өвчих, тэр тосын дөрвчих алдаг оног төрхээд нөгөө хүүхд арахыг үлдлээ шүү дээ тий. Тэгэхэд нөгөө сэтгцийн юу гэдэг юм психологийн сэтгэл зүйн. Тий, сэтгэл зүй. Тэр хүүхэд эхлээд ингээд цэцэрлэх явтаа юу ч мэдгүй. Сургуульд орлоо. Шорт путбол көмслөө нөгөөх нь гарч ирэнгүүт паста яртаа муухай арьстай. Тэгээд тэрнээсээ ичээд ингээд хүмүүсээс тусгаарлах тийм юуны бид нар бас судалгаа авчихсан. Бас ингэхийн би нэг юм сонсч ирсэн. Сэтгэл зүгээсээ болоод бас харшлан ингэ сэтэрдэг гэж гинүү. Арай ус үгүй юу тийм байдгүй. Одоо ингээл хямрж унгаал ингэхээр одоо харшлан илүү гарч марах тийм. Яг нөгөө амьсгалын замын харшил гэж байдаг штеп. За. Богддог. Астм. Тэгээд тэд нар ч одоо нэг юунд ингээд жоохон тийм тавгүй орчид оронгод яна миний хөдлөх үедээ гэдэл тий. Тэгээд хөдөлгөөтэй гэж айж байгаа. Тий. Бид нар бас юу батга өвчин гэд байдгийг шүү дээ. Тосны булчирхай. Тэрний ангилал дотор одоо залуу насны өвлийн, зуны, тэгэл мэрэгжлийн гэл ингээл явна шүү дээ тий. Удамшлын аав ээж нь тослог хэв шинжтэй арьс байсан бол тэрэн дээр бас стрессийн ангилал гэж байдаг. Яг жоохон өөрчлөгдөн тэгэнгүүт талент хараад миний энэ арьсны байж байгаа зэрэг гэл ингээд өөрөө ухаал маш арьс гэдэг маань хүний хамгийн чухал том эрхтэн эрүүл мэндийн тойл байхгүй. Тэгээ тэрийг эндүү хайр найргүй шалбалсан хүмүүсийн ирэхээр би наад арьс чинь чамтай насан турштай биш дүү. Эрхтэнг ингээд шилжүүлсэн суулга арьсыг болохгүй штэ гэсэн. Нэг хөөхд надаа Майкл ах солиулсан бицтэй. Майкл ах солиулаагүй юм байлаа шүү дээ. Солиулаагүй тэр чи битилиогоо арьс сайх өвчнөөс гэсэн маа гэ. Арьс сайх өвчин ч гэсэн бид нарыг яг төгсөө тэр 84 онд ирчих цөөхөн байсан. Тэгээд одоо энэ их харшил төрүүлээд байгаа маань бас нөгөө цивилизац гэдэгтэй одоо орчин үетэй ч юм уу тий шинжлэх ухааны химийн бүтээгдэхүүнүүд ийм их байсангүй шүү дээ тий. Тэгэхэд одоо ингээд хүмүүс усанд ороод нөгөө арьсаа ч гэсэн ингээд нэг ийм гоо сайхны газар очингоо. За чи эхлээд ингэн гэдэг 7 8 юм зарчдаг. Тэгээ тэрүүгээр ингэсээр зүгээрээсээ арьсаа өрсөлдөй болгох чинь. pH орчин гэж байдаг байхгүй арьсны. Тэрийг өөрчлөөд сул хүчлэг байх хэвээр амиг саван гэл скраб ч ямар ч шүлт байхгүй. Тэгээд эмзэгшилтэй болгочдаг. Нялх хөвгтүүд ирдэг. За нялх гэдэг чи хэд одоо 2 3 настай. Үгүй бүр няраа хөвгч ирнэ тий. Ингээд арьсаар юм гард имчээгээд үзэхээр саван буруу хэрэглэсэн. Нөгөө бактери эсрэг саван хэрэглээд энэ хүүхдийг бактеригүй байлгана гэд Safeguard Protex хэрэглээд тэгэнгүүт нөгөө арьс нь хурьчихгүй. Тэгээд зарим нь болохоор саван хортой гэдэг юу саван хэрэглэдэг шүү дээ. Бид нар зөвхөн усаар зайлаг гаргацдаг. Тэгэхээр нөгөө арьсны уужилт байхгүй болдог жишээ. Тэгэхээр зэрэг тэн дээр ч нөгөө сүүлний тустай саван өдөр болго усанд оруулах бүх юм нөгөө арьсныхаа молекул гаргаж агаад ингэж эсүүд нь ингэж солигддгийн ингээд ярихаар бас арай өөр. Одоо бидний өөр нөгөө бидний хэн чадах юм аа ярих гэж байна шүү дээ. Хоол хүнс за ерөнхий баримжаа бол за тийм их байх юм байна. Жимсний бүгдийг хорчмаар юм байна. Ургамлын юм хорчмаар юм байна. Бүгдийн бишээ. Тэр чи юу байхгүй одоо ургамлын харшилтай үед л байхгүй юу? Юуны арьсны харшилтай үед болохоор нөгөө яг цитрусын жимсээ хорих боловч гидсний гөрүүлц хөдөлгөөнийг сайжруулахын тулд нөгөө альмаа идэн штэ. За тэгвэл бүх харшилд болох хүнс бие анхаарах юу гэж байна уу?
Тэгж болохгүй. Тэгж байхгүй юу? Яг тухайн хүнийг үзээд ярилцаад яг ямар амьдралын хэв шинжтэй вэ? Хэдэн цагт унтдаггүй, хэдэд босдгоо, хоногийн унтлахны цаг хэд байна? 7 хоногт хэдэн удаа усанд ордгоо гэхэд л ер нь тэр арьс арчилгааны юу гараад. Тэгвэл хоолыг тэгвэл тухай бүр төр өөр юм байна. Хоолноос гадна тэгвэл нойрон дээр мэдээж шөнийн нойроо аавна. 8 цаг унтна. Өөр одоо нойрон дээр анхаарах юм байна. Одоо харшлын тал дээр. Бас нөгөө дэлгэцэн хамаарлал гэж ярьж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэрнээс нүдний хараа маш их муудж जैन. Тэрэн шиг одоо нөгөө тэр чин нойр гутлын шалтгаан болж байгаа хгүй юу. Тэгээд тэрийг тэнхэр гэрэл тэрийг бид нар хилж өгөн. Тэгээд яг маш сайн унтгал хэрэгтэй гэдэг. За тэгвэл юу байна вэ? Тэр усанд орох ариун цэвэр талаасаа бидний одоо харшил тал дээр. За одоо би чинь одоо ингэ гадагшаа гарсан бол орж ирээд нэг хальт шүршүүд орчхоор хашил сэдэж байгаа юм байхгүй болчдөг гэж ойлгоод заримдаа шүршүүд орчтой. Тэгэхээр гайг болоод ах шиг эсвэл плацебо эффект нөлөөлөд байгаа ч юм уу. Юу ургамлын харшлын үед бол яг тийм шүү дээ. Гадаа яваад энэ үс ноосонд чинь нөгөө ургамлын тоос чинь бидний нүдэнд харагдахгүй дийгдэн шүү дээ. Тэр үед бас нэг ургамлын тоос дийгддэг үе байдгийг. Өөрийн 4-9 цаг, орой 17-оос 20 цаг гэдэг. За өөрийн 4-9 17-оос 20. Тэр цагуудад хамгийн их ургамлын тоос дийгддэг учраас ургамлын харшилтай хүн тэр цагт аль болохоор гарахгүй гарвал маск малгай. За гараад ирлээ гэхэд нэг өсөнд наалцсан юга ороод угаана гэдэг чинь зүв байхгүй юу? Тий. Бид нар тэгж бас зөв л. Тэр ингэдэж штэ. Одоо шинэ шүн бити цонхон голго гэж бас нэг зөвлөгөө уншсан. Тий, тэр байхгүй нэг өөрөөр ингээд та нар цонхоо хааж өгөөрөө. Өчигдөр тэгвэл яах вэ? Агааржуулагч 50-нд пар хаана одоо янз бүрийн арга байна шүү дээ. Их нар тусдаг айл бол нарнаас хамгаалах хөшгөнүүд байдаг. Тэрийг татаж өгнө. Тэр нөгөө агаар чиглэлсүүлэгч гэдэг нэг уур гардаг юм байдаг шүү дээ. Тэрийг одоо харшил сайн гэх юм уу гэх юм сайн уу? Зарим нь нөгөө нэг янз бүрийн үнэртүүлэгч хийждэг байхгүй юу? Одоо гоё үнэр ургамлын гаралтай. Тэрнээс зүгээр юу бол бид нар маш их хуралшилт байгаа шүү дээ. Одоо социализмын үе юм ярих чинь бид нар ийм агаар чигшүүлэгч энэ төр байхгүй байхад бид нар орон сууцныхаа парны доор хүт усанд шилтэнд хийгээд ус тавьдаг. Одоо ч тавьдаг. Чигшүүлж байгаа юм байна. Тэгэхэд уучлаар 7 хоногт тал нь алга болчихдог. Тал нь байхгүй болчих гэж зүгээр л үү? Үзээрээ. Тий. Тэгэж уурж байгаа байхгүй. Тэгэж их хурай тоостой орчин энэ барилгын тоос одоо энэ их барилга баригдаж байгаа. Энэ чи юу? Тэгэл утаанаас чинь утааны харшил гэж ярьж байгаа чинь Улаанбаатарын уушиг гэдэг нэр томьёо хүртэл гарч байгаа шүү. Тэр нь юу вэ? Яг л утааных байхгүй юу? Амьсгалж байгаа энэ хамар чинь одоо амьсгалын гол эргэтэн тэрүүгээр ямар агаар орж ийн тэгэл цаашаа ингээл уушиг орж байгаа. Юу биш юм уу те? Харшил биш зүгээр уушигны өвчм гурсаа хоолой харшлнаас. Бас харшил. Тэгээд юуны үед одоо ковидын үеэр нэг сайн тал нь бүх маск зөвс учраас ханиад байгаагүй гэж ярьдаг шиг. Ковидын үеэр арьсанд нэг асуудал гарсан. Юу гарсан гэсэн чи бүх хүн бактери эсрэг савнгаар угаасан. Бүх хүн гар ариутгч хэрэглэсэн. Банк. Тий, тэр нь янз бүрийн техникийн янз бүрийн ариутгч байсан. Тэгээд гарын арьс, хөлийн уулны арьс хоёр чинь арьсны хамгийн зузаан хэсэг байхгүй юу? Тэгээд тэр маань ингээд холцроод цэврүүнцэр үсээ дисгидроз гэдэг байхгүй усан экзем гэж одоо монголоор орчуулах юм уу та. Жохон усан юутай юм. Тийм өөрчлөлтүүд тэр маш их гарч ирсэн. Гэхдээ яг тэгэл эмчилнэ л дээ нэлээх хугацаа орно. Ер нь альва юмн дээр эмчилгээний хугацаа гэдэг их чухал гэдгийг анзаарах хэрэгтэй. Би бас хэлдэг. Жишээлбэл одоо гистамин эсрэг бэлтгэл гэж шүү дээ. Одоо кетотифин, стеризин гэл ингээл хідэн цагт хичээлээ шөнө их өглөө эрт босдог бол тэр хүүхдэд кетотифин өгчөж болохгүй шүү дээ. Өдөржингөө манарна. Тэгэхээр финкарол одоо бол сонголт маш сайн болцсон шүү дээ. Энэ харшлын эмүүдийн сонголт. Тэгээ тэрийг ингэж яг дозоор нь удаан хугацаагаар хэрэглэх тогтмол. Одоо ургамлын харшилтай хүмүүст бид нар ингээд 4 сарын 5 гэдэг чинь ханш нэгдэх өдөр тэрийг өгчлөө хөдлөхгүй гэсэн үг биш шүү дээ. Энэ жил одоо сорил тавилаа харшил илрээд тэрийг хэрэглэлээ гэхэд 100% хөдөлдөг бол нэг 80%. Дараагийн жил 70, 80, 60 гэл ингээд багасаал өөрөөр хэлбэл 3-5 жил өөрнөс дархлаа дотож байгаа байхгүй. За
Тэгвэл би одоо харшил гэдгийг би ойлгохтой гэж ойлгосон. Хүний биеийнхэн дархлаа нь одоо жижигхэн ялахгүй юм дээр одоо шалчхан гэдэг шиг тийм очоод дайраад эсэргүүцээд байгаа юм байна. Тэгээд харшлын үед бол дархлаагаа хит дэмжиж болдгоо гэж би ойлгосон. Зөв үү? Зөв тий. Яг тэгдэг байхгүй хүмүүс дархлаагаа дэмжинэ гэл тийхгүй. Тэр чинь хит мэдрэгшил үүссэн гэсэн үг байхгүй. Альва юмд хит мэдрэгшил үүссэн. Тэгэхээр зэрэг бид нар 4 сар одоо энийг өвчлөө штэ. Тэгээд 7 одоо нөгөө шарилжны харшилтай хүмүүс маань 7 сарын наадмын дундаас хойш нөгөөх намир ихсгэн ш. Тэгэхээр 7 сарын 1-ээс ухтуулаад нөгөө антигистамин нэмээ уугаад эхэлчихдэг. Тэгээд одоо гэрт хевс дороож их тоос үсгэх, хурц үнэртэй юм хэрэглэхгүй одоо цасвар болж байгаа газар ч юм уу үнэртэй ус гэртээ хэрэглэхгүй, айхтар үнэртүүлэгч хэрэглэхгүй, 0 мальда үнэртүүлэгч хэрэглээл тэгээд нөгөө хүүхэд нь ороод тэрнээсээ харшлах тал юм. Тэдний бүгдийг зөвлөж өгнө шүү дээ. Ерөөсө тал талаасаа нийлж ижил харшлыг даван туулна. Тэгээ нарны харшил бас маш их ихсэж байна. Манайх дөнгөж цагаан сар гараад нарны итгэвчл ихсдэг байхгүй. Тэгэхээр бол яг Австралиг бодвол манайх бол байрсны хавдар туслаа тэгж их тусахгүй ч гэсэн манайхан нарнаас хамгаалах хэрэгтэй. Одоо ингээд та гудамжаар явж анзаараарай. Автобусны буудлын дээр яг нэг автобус нь ч нарны зүг ирэх юм та бүгд нэг нарлуу ингээд нөр өвчл хэлцчихэж байгаа байхгүй. Тэр жишээлбэл сүйдэрлүүгээ хараад зогсчих болно. Хамгийн энгийн нартай сүйдэртэй газар байхад сүйдэртэй газараар нь явж болно. Тэгээ нөгөө механик хамгаалтуудаа хийж өгнө шүү дээ. Цахаа босгодог. Тэгэхгүй л тэгэл халуун байна гэл ил гаргаал тэгэл нөгөө нарны харшил болоод идэх чинь. Тийм учраас. За баярлалаа. Тэгээд хоёлаа юу вэ? Түр завсарлаад би харшлын тухайг зөндөө энэ харшлын тухай дуусах маш их юм ярих юм шиг. Та бас өөрөө их баялаг мэдлэгтэй болохоор дуусгасан жалдаг. Тэгээд завсарлаад хоёлаа завсарлагын дараа харсны тухай нэг жоох ярий. Тэгээд нэг жоох. За ингээд завсарлагын дараа хоёлаа арьс хэрэгсэн тийм үү. За тэгэхээр арьс гэдэг чинь дахиад бүр Америк хөлчөд нэ. Тэгэхээр хоёлаа магадгүй дараа чи одоо бүр арьсыг бол онцлие. Гэхдээ нэгэнт арьс харшлын юмш орж байгаа энэ олон жил энэ чиглэлээр ажилласан юм чинь арьсны тухай ярил бид нар одоо хөндвөл хамгийн одоо чухлын нэг яриаг үл юу ярих вэ? За арьсыг хүний арьс нэг хамгийн том эрхтэн хэлсэн тий. Тэгээд энэ маань дайвар эрхтнүүдтэй. За дагалдах тэрэнд нь дайвар эрхтэн гэж ярина. Тэр нь болохоор хөлсний булчирхай, тосны булчирхай, үс хумс ордог байхгүй. Тэгээ энэ дайвар эрхтнүүдийн юунууд айгүй их болж байна. Эмгэгүүд өөрөөр хэлбэл үс уналт нөгөө ядаргаанаас ундаг тий, нойргуудлаас ундаг. Тэгээд буруу арчилгаанаас, буруу шампунь, буруу сам, төмөр сам хэрэглэснээс ч гэдэг юм уу, мөөгөнцөртдөг ч юм уу амтнаас. За тий. За ийм мэтчлэнгээр. За хөлсний булчирхай гэхээр хөлс нөгөө хит ихсэх. Тэгээд тэрийг нөгөө дарах гээд янз бүрийн бодиснууд хэрэглээ. Тэрнээс контактны хавьтал харшлын дерматит гэдэг юм маш их болж байна. Хөлсний юм уу гэдэг юм төрчихгүй. Тэрнээс харшлаад байгаа юм тий. Төмрийн харшил гэж сонссон баг тий. Тэр бол никл идэл онцгой харшилтай хүн бол тэрийг насан туршдаа л хэрэглэхгүй байх жишээ нэ. За тэгээд тосны булчирхай өрөвсөл гэхээр чи нөгөө батг маань орно шүү дээ тий. Янз бүрийн хэлбэрийн батг, энгийн батг, залуу насны батг, идээд хүнд хэлбэрийн батгнууд. Тэгээд нөгөө тосны булчирхай хамгийн их байрладаг газар маань нүрний Т-зон, тэгээд энэ нуруу чээж. За энэ тэгээ хумс одоо бүр бас толгойн өвчин болж байна. Улам гайгүй байсан. Хүүхнүүд нөгөө гэлэн хумс хийлэгдэг. Тэгээд тэр чинь би ч гэсэн өөрөө нэг хоёр орж үтсэн гэд аппаратанд шарахаар маш их өвддөг байхгүй. Өвддөг юм уу? Тий. Яг нөгөө дундуур нь ингээд будга яддаг шүү дээ. Ийм гэрэлд ордог байхгүй. Тэгэхээр ингээд хатаад идэг л да. Тэгэхээр хумс хорсож өвддөг байхгүй. Оо тийм үү. Тэгээ хятадд бол бүр энээс болж хумсны хавдар ихсэж гэсэн судалгаа их. А манад болохоор тэрнээс нэг харшлаад хумс нь ингээ хайлаад одоо өөрөөр тий жинхэнэ хумс нь хайлаад
тэгээд ячиж байгаа байхгүй юу. Бүр ингээд хатан гаршаад ийм хумсны бүтцээ алдчихж байгаа. Тэр чинь бүр яах ч аргагүй. Хумсны мөөгөнцөр жишээлбэл тэр хумсыг аваж штэ. Тэгээд тэр лож гэдгийг дотордлын цэвэрлээ зөв нөгөө тоснуудаа хэрэглээд эрүүл хумс урагчиж болно. А энэ юун дээр бол хайлтшин болдог гэдэг хумсгүй юм арьсан хурууд болчих гэсэн үг. Бараг тэгнэ гэсэн үг. Тэгээд ингээд юм барьж болохгүй болцсон. Ингээд тэгж орж ирэх тохиол. Одоо тэгээд нэг өвчин намтчих штэ. Яванда. Тэгэл хумсны үүрэгч юу юм бэ хүнээ бид? Би одоо бүх юм үргэлтэй шүү дээ. Яг хумс болж байна одоо. Тий. Одоо тэгж хэлэх юм байна. За. Тийм ямар бас өстө сони юм. Үс хумс одоо ингээд зүгээр л байнга л хийлгэж харагддаг ш. Тэр бол ер нь бас юм байна тийм үү? Нэгдүгээр тэрний гомдол гэж эмгэгүүдийн хэр чинь, хоёрдугаар нөгөө хиймэл сормос. За тэрийг наагаад нөгөө цавуунаас нь харшлаад за энийг наалгаж болохгүй гэхээр бүр ингээд нөгөө тэргүүгээр явж байгаа байсан. Тэгээ бид нар энэ хитгэн ширхэг сормос маань бид нарыг одоо энэ тоос шорооноос хамгаалах тэгээд нөгөө нүдэн чийгшлийг хадгалах маш чухал үүрэгтэй байхгүй. Тэгсэн чинь яаж вэ? Нөгөө хиймэл сормос наалгахаар чинь тэр сормос ч унахтаа нөгөө бидний жинхэнэ сормоснаас унаад цөөрсөр байгаад бүр огт сормосгүй болцсон. Тэ урган те? Сормос бүр угаараа алга болцсон. Одоо үс ундаг штэ бүтнээрээ тэрэн шиг болцсон. Уутан цар шиг юмтайгаа ингээд учиж байгаа юм. Гүү бүр нөгөө хатан гарчиж байхгүй уг нь. За тэгэнгүүт нөгөө хүмүүс чи яах вэ? Нүд нь хууршаад тэгэл хиймэл нулимс ингээд бараг 2 минут тутам тусаач явах. Тийм тохиолдол бас гарч байна. Сормос байхгүй болчвол нулимсны булшихыг ашиглах болчих юм уу? Хамгаалах үүрэг гүйцэтгэх байхгүй сормос маань одоо энэ жигээ хадгалах тэр тоос шороо орол тэгэхэд ч бүх юм нээлттэй болчих. Сормостой болох гэж хэлсэн чинь сормос болсон. Тэгээд нөгөө хиймэл сормос наалгах ихээр цаавнаас нь аршилтай. Гэх мэт яах вэ? Би гэтээ нэг их бишэлтэй тий. Тэгтээ хүмүүс жоохон бодгол хэрэгтэй л гэж хэлэх гээд. За. Тий. За ойлголоо. За тэгэд арьсны өвчнүүд болохоор арьсны архаг захтнаад өвчин, хайрс дүлд гэдэг өвчнүүд энэ төр хайрс дүлд бол нэлээх удамш хандлагатай байдаг. Эдгээр бас эдгэрнэ. Эдгэрхийн тулд эдгэрхийн тулд маш их тос дүрхэн, маш их эмчтэйгээ холбоотой байна. Тэгжиж эдгэр нь совлил байна. Манад ч одоо тэр хинтийн дэлгэр хаан давраг тусан гэд гайхалтай дэлхийн сансрын судалгааны ногоон гэрэл олсон. Тийм нуур байна. Тэнд яг нөгөө зөв үед уучлаарай. Сансрын судалгааны ногоон гэрэл асан гэдэг нь одоо бүх микроэлементүүдийг агуулс тэр шавар бүр маш эмчилгээний гэрэл. Ямар хаанхын шавар гэнэ уучлаарай. Хинтийн дэлгэр хаан суманд байдаг авраг тосон нуур гэж ярьдаг юм. За тийм нууранд очиж шаврын тавиад нуурандаа ороод ингээд тэгтээ тэрийг хүмүүс болохоор тэрэнд чи явсан чи бүр муутцсан гэдг нь нөгөө сэтрэлтийн үед явж. Дандаа совлил аршаан болвол дандаа намжмал үед нь явдаг. Хужиртын аршаан гэж нэг сайхан аршаан шавар байна байгалийн. Тэднэрийгээ бид нар өөрсдөндөө бас аягүй сайн хэрэглэх хэрэгтэй. За. Тэгээд зөв эмчлээд зөв л байхгүй бол ямар гоё юм бэ наа. Би одоо тэр чинь идэгдэг үл гэж би сонсоод байсан. Тэгвэл гоё идэгдэл. За би одоо хоёулын цаг дуусах чинь тэрнээс өмнө нэг тодруулалт тэр өсвөлт гэдэг чи одоо амар их сэдв болох байх л да. Тэгтэл одоо өсвөлтийн тухай хайлт ярил хүмүүст яг хэрэгтэй. Өсвөлтийн шалтгаан болохоор дотоод болон гадаад гэсэн. Дотоод болохоор одоо сахарын өвчин юуны бамбаа улчирхай өвчин тий одоо эндокринний системийн өөрчлөлтөөс байж бол нойргууд стресс тийм юм суулжлан гадаа шалтгаан нь болохоор одоо хийм будаг амар хийлэгдэг хүүхдүүд чинь нөгөө шар ногооноор аяг бодвол сор тавьдаг штэ тэрэн дээр чинь бол бүр үсийн хайр найргүй гимтээчиж тэр өнгө орж байгаа тий химиг хийлэглээ гэхэд нөгөө хугацаанд нь ойрхон биш хол тэгээ эмчилгээг их сайн хийх хэрэгтэй. Үсэндээ дандаа тижэл одоо нүүрэндээ тос дүрхдэг штэ. Тэрэн шигэл үсээ угаахынхаа өмнө дандаа тижэл хэрэглэх хэрэгтэй л гэдгийг. Төрөлтөөс болж ус унд юм уу? Хүмүүс төрөлтөөс болж унлаа гэж аягүй сонсдог. Тэг яг нөгөө юу яддаг штэ. Нялх хөөхтэй байхад ингээд үснүүд их ундаг гэх. Тэр чинь нөгөө бодисын солилцоо өөрчлөгдөж байгаа хгүй юу. Тэгээ тэр бол төр зур юм. Тэгэл урах чинь. Тэгэхэд урах чинь тий. Тэгэхээр тэрийг хэрвээ эмгэг уналт байх юм бол тэр юунаас байна? Голомтлог уналтууд гэхэд жишээл мөөгөнцөр байна уу?
Эсвэл зүгээр халцрал байна уу? Тэр чинь тэгээд эмчлэх аргууд байгаа шүү дээ. Тэгээд тэрийг эмчлэх гэж ингээд бүр хөндрүүлээ явцсан тохиолдлууд. Харин тийм ээ, янз янзын л юм. Тэгэхээр мэрэгжлийн эмчид хандаж л гэж л. За тэр хөлсөн дээр бас нэг юм асууч тий. Одоо чинь би болохоор амар хөлөрдөг. Ерөөсөө суугаал жоох юм хэвэл өс хөлрөөл ингээл уул муул гарвал би чинь өвлийн күрд ингээд шал ус болоод хараад ирдэг байхгүй. Тэгээ одоо заримдаа ч жоохон төвхтө заримдаа гойч юм шиг одоо тэр хит хөлрөл гэж байна. Эсвэл бүр огт хөлрдөггүй. Тэр чинь яг эмгэгүүд байхгүй. Тэгээд тэрэн дээр бол удамшлын хандлага бас байна. Одоо ерөөсөө манай аав аяга хөлрдөг гэсэн би одоо ингээд хөлрдөг болчлоо ч гэдэг юм уу. Тэгээд тэн дээр дахиад нөгөө шинжилгээг л шаардж бид нар D витамин дутагдж эрцүүдийн шинжилгээ маш чухал. Цайр, тэгэл наатар, калиум, магний. Тэгэл тэднэрээ ингээл нөхөл зөв арчлал эхлэнгүүт чинь л зүгээр. Одоо та нэг энэ дээр хариугдав. Би болохоор ингэсэн байхгүй юу? Маш их хөлрдөг байжгаад би болохоор нэг хэсэг ингээд айгүй их мах, өөх идээд тэгээ нөгөө 9 тос мосыг бүр хориглоод тэгж жагаад ийм нэг эсгсэн хүнснүүдийг архихгүй спиртгүй эсгсэн хүнсүүд хэрэгэлсэн тэрнээс л болсон гэж бодоод байгаа. Өөр юм хэрэглээгүй хөлөлт ингээд бүр маш багассан байхгүй. Одоо баг нэг зүгээр жирийн хүн шиг болцсон. Би амар байж жагаад энэ тэрнээс нөлөөлсөн байж болох уу? Эсвэл зүгээр өөр нэг юм болцсон байх уу? Яг байна. Яг гэвэл манай гимтлийн эмчнэр шарах идэхэ байла. Яасан гэж хүмүүс өөх идэхээсэн. Гиддэг шиг одоо нэг тийм туйлшрал явагдаад байна. Тэрийг ч идэж болохгүй, энийг ч идэж болохгүй. Горил идэхгүй, чихэр идэхгүй, кетод иглэн барьж гин гэд тэр нөгөө давсгүй хоол идэнэ гэд. Тэгээд нөгөө микроэлементүүд хан дутагдалд орчиж байгаа. Тийм учраас юм болгоныг нөгөө нэг юугийн таар тунгийн тааруулна гэж. Аливаа ямиг хэтрүүлж болохгүй, хоолны дэглэмж байсан хэтрүүлж болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгээ бидний арьсны өвчин дээр бидний дандаа асуудаг юм бол өтгөн өдрөөлөн гарч ийн үү. Тэгэхээр хүмүүс жоохон хүүхэд 7 хоногт нэг гардаг. Тэгээ нөгөө гидсний бүтц мөтөц өөрчлөлтөө. Тэгээ тэр болгон чи одоо бидний организмд чинь нэг лаборатори явж байгаа байхгүй. Бүх нөгөө эрдэсүүд бүгдээрээ байж байгаа зөв процесс, зөв нөгөө эслэг хоол одоо гидсний гөрүүлц хөдөлгөөн сайжруулах одоо сайхан Монгол уун байцаа энэ японочууд ч одоо тэр байцаагаар хоолдог тий. Тэднийг л одоо ингээд хүү хэрэглээд байвал. За маш их баярлалаа. Ямар ч үсэн миний хувьд бол бүр амар сонирхолтой байгаа. Ер нь цаашгаа яриа л амар тийм байлаа. Тэгээд гэтээ манай подкаст их өргөнөлтөө энэ бол маш өргөнөлтөө харж байгаа юм байна. Тийм болохоор өстө нэг дөнгөн л ярьлаа та. Би тэгээ бас хэрвээ та хүсвэл бас маркетингийн менежер зөвшөөрвөл дахиад дугаар хиймээ санагдтал та бас гоё ярьлаа л да. Тэгээд бидний цаг баг байгаа болохоор ингээд дуусчих. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд доктор Grand Med подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Бүгдээрээ дараачихад дугаараар уулзцгаая.